Гэтэл ийм боломжууд энэ гурыг нэгтгэж чадах юм бол та нарт бүр амар гоё том боломж нээлттэй байгаа гэдгийг би одоо нэг түрүүнд хэлмээр байна. Тэгэхээр зэрэг хилээ сайжруулах хэрэгтэй. Гоё ижээ санаа тий. Тэгээ өөрийнхөө үндэсний өв соёл энэ гурав дээр тулаад явхад бол одоо альж талаараа дэлхийд гарахад асуудал байхгүй юм билээ. Тэгээ тийшээ л гоё оюутнууд зорж ажиллах тий. Тэр л их чухал юм байна даа гэж ингэж бодсон. За жүжигчний хувьд бол яг тэгээд нөгөө нэг жүжигчний мэргэжил угаасаа л насаараа суралцаал явдаг ч тий. Тэгээ одоо та нар сургуульд байхдаа нөгөө алдахаас айхгүй байх хэрэгтэй юм билээ. Энд алддаг газар нь байхгүй, алдах хэрэгтэй байхгүй. Алдахгүйгээр ингээд зөв юмыг олно гэж байхгүй. Тийм учраас ингээд хитэх гоё юм хийх гээл байж болно л ингээд удаал хоошоо суугаал ингээд ээж болохгүй. Юм мэдрэгдэж л байгаа тэр мэдрэгдэж байгаа юм а өөрийнхөө хэмжээнд тултал нэг хэрэгтэй. Яг энэ мөчч одоо яг энэ лаборатори байхгүй, сургууль байхгүй. Тэгэхээр энэ сургууль дээр байхдаа алдсан ч хамаагүй одоо шууд туршиж хийх нь чухал юм байна. А тэрнээс хойших нас чинь ингээл удах тусмаа ингээл те 30 гараад 20 гараад 30 гараад 40 гараад улам алдгаас айн, улам хийхээс айн. Тийм учраас одоо энэ оюутан байгаа энэ үедэл бид нар энэ цагийг ашиглаж туршиж багш нараасаа юмыг гаргаж нөгөө нэг юу гэдвэл шав бэлэн болох багш бэлэн болно гэдэг чинь те. Тийм учраас тийм хэмжээнд болтол тултал ингээл өөрийнхөө юмыг алдаж оноод энэ лабораторийг тэгж өнгөрөх хэрэгтэй юм байна л гэж одоо ойлгодог шүү дээ. Тэгээ хэлэн дээрээ гоё анхаарлаа хандуулах хэрэгтэй. За жүжигчний хувьд бол за яг ерөнхийдөө та нар мэддэг байх одоо үндсэндээ зарчим нь одоо бид нар ингээд жүжиг дээр ажиллахад бол хамгийн эхлээд ингээд зохиолоо уншиж танилцуулдаг. Тэгээ нийтээрээ суугаад тэгээд би зүгээр ажиллагаа бол тэгж явдаг шүү дээ. Нийтээрээ суугаад сонсно. За ингээд сонсоход жүжигийн зохиолын нөгөө нэг первый впечатление гэж яриад. Тэгээ анхны сэтгэл энэ их чухал юм байна. Энийг одоо би бид нар оюутан багт ингээд багш нар маань бидэнд хэлдэг байсан байхгүй. Анхны сэтгэл их чухал байдаг шүү гэхээр ингээд тоохгүй өнгөрөөжтэй битэл энэ анхны сэтгэл бол бүр маш чухал юм гэдгийг бүр ингээд тэмдэглэж авах хэрэгтэй юм байна. Би одоо нэг аягүй сайн одоо сүүлд л ингээд ойлгож байна л да. Тэгээ тэр анхны сэтгэлдлийг зөв өөрт төвлөхийн тулд хамгийн анхны уншлагыг маш анхааралтай өөрийгөө дайчилж одоо юу гэдэг нь те ингэж сонсох хэрэгтэй юм л. Тэгээ тэр мэдрэгдэж байгаагаараа. Тэгээ тэр анхны төрсөн тэр сэтгэл ерөнхийдөө бол за ер нь зөв 80% та зөв бодох байхгүй. Хэрвээ чи анхааралтай сонсож чадсан бол хүн уншиж явах зохиол ингээд сонсоход жоохон эвгүй байдаг шнэ. Яг л хүний бодол тархич ингээд нэг айгүй олон мянган бодлууд ингээд байнга эргэж идэг те анхаарал сарних гэдэг. Гэтэл чинь бас бидний нөгөө хичээлэлд нэг штэ яг тийшээ ингэж дайчилж анхаарлаа төвлөрүүлж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ анхны уншлагыг маш сайн мэдэрч чадах юм бол энэ бол ерөнхийдөө бол айгүй тийм үнэн бодиттой тулж болох ийм зүйл байд юм л. За ингээ уншлага болоод дуусна. Тэгээд дүрээ хуваарлна. Тэгээд хуваарлагдсан дүрийнхаа үгийг бол одоо сүүлд ингээд нөгөө нэг канончод нь штэ. Тэгдэг үг одоо тэгдэг үг штэ тий. Бичих ёстой гэдэг бол айгуу сайн мэдэх бах тий. Мэддэг юм шиг яриад байна уу. Тэгээ айгуу сайн бичих ёстой юм байна. Бичгээр зэрэг нөгөө нэг дүрийн үг ингээ өөрөө сууждаг бах автоматар. Бид нар нөгөө нэг одоо нөгөө Станиславский нөгөө нэг жүжигийн зохиолыг үйл хөдлөлөөр судлах гэдэг ингээл ярьдаг штэ. Тэгээ эн чинь болохоор эхлээд шууд жүжигийн зохиолын үгээр явдаггүй штэ. Тухайн хэсгийн сцений судалбар болгоод өөрийнхөө үгээр яаж зөв мэдэрч хийх тухай. Энд чинь нөгөө нэг зохиолч нөгөө шүүснаас буюу мөн чанар гэж яриад байдаг шүү дээ. Тэрийг олоход айгүй хэрэгтэй байхгүй. За яг одоо бид нар орчин үед нөгөө нэг одоо ингээд пост модерн янз янзын юм гараал нь тийм. Гэтэл чи бид нар эхлээд нь энэ зохиолынхоо мөн чанарыг айгүй сайн ойлгочоод дараа нь бол тийм юм гаргаж болох байхгүй. Тэр бол нээлт. Тэгэхээр хамгийн эхлээд нь тэр зохиолынхоо мөн чанар шүүснэсийг ойлгохын тулд саяны хэлдэг тэр анхны уншлага, дүрийнхаа үгийг бичих, тэгээ харилцан ярилцах. Ингэжээж тэр нөгөө зөв нөгөө нэг зохиолынхоо мөн чанар, зохиолчийн эмзэглэлтэй, зохиолч аль цаг үед амьдарч юунд эмзэглэж явдээ. Тэрийг ингээд мэдэрсний дараагаар одоо нийт уран бүтээлчд
одоо бид бол энийг гаргая. За ийм чиглэлээ бид бол энийг л гаргая. Энэ санааг л гаргая гэдэг. Ингээд нэгдсэн санаан дээр тулаад энэ дээр маргаж болдог ш тэ. Ингээд явдаг. За тэгээд дүрийнхаа үрийг дүрийнхаа зохиолыг дүрийнхаа үгийг сайхан нөгөө дэвтэр дээр дүрийн ройлийнхоо дэвтэр дээр бичээд нөгөө талын ингэж хоос үлдээж тэмдэглэгээний юм орон зай үлдэх хэрэгтэй юм бил. Тэгээд уншлагууд хийгдэн. За ерөнхийдөө бол ингэж явдаг те. Нэгдсэн уншлага хийн, уншлагууд хийгдэн, ширээний уншлага буюу те. Ширээний уншлагууд хийгдэн, харилцан уншлагууд ярилцсан, дүрийнхаа зорилгыг тодорхойлно, нэвтрэн гарах үйлдэлийг тодорхойлно. Характер нь ямар юм, дүрийн гадаад төрх онцлог нь, дотоод сэтгэл зүйн онцлог нь юу юм. За энэ тухай ярилцаад ингээд ширээний уншлагууд явахаар зэрэг ингээд нэг гой болоод байгаа юм шиг ингэдэг шүү дээ. Тэгэл тэгээд дараа нөгөө нэг тайсны хөдөлгөөн тайсан дээр гараад тайсны сургуульд тайсны репетиц эхлэхээр зэрэг нөгөө ширээний уншлага хийжсэн юм нэг байхгүй болчихдог. Бас өөр болчихдог байхгүй. Яагаад гэвэл хөдөлгөөр ингээ өөр болдог байхгүй. Тийм учраас тэр нөгөө би бол тэгж хараад байгаа. Тэр нөгөө жүжигийн зохиолыг үйл хөдлөлөөр судлах гэж яг энэ байхгүй. Тэгэхээр зэрэг уншлагыг яг мэдээж тодорхой хэмжээний ширээний уншлага байна. Ширээний уншлагаас гадна уншлага хийхдээ гой чөлөөтэй ингэж босож сууж чөлөөт байдлаар тэ нэг юм юу гэдэг ялны ажил шиг бишээр хийвэл их сонирхолтой болох юм шиг босож болно. Гэхдээ бидний сэтгэл санаа уран бүтээл гэдэг юм дээр төвлөрсөн босож болно, алхаж болно, тэ хэвтэж болно. Дараа нь энэ чиглэл рүү уншаад инхээр зэрэг зөв өнгө тооныг мэдрээд бид нар зөв задлаад энэ хэсэг дээр зөвхөн энэ хоёр хүн нэг юм яриад байгаа боловч хоорондоо ингэ зөрчилдөд байна. Тэр нь нууц байна гээл тэ. Одоо юу гэдэг жишээ шүү. Ингээ илрүүлчих юм бол ингээ зөв хөдөлгөөнд ороод ирэх байхгүй. Тэгэнгүүт тэрийг зөв хөдөлгөөнд ороод зөв мэдрэгдэх тэр агшинд нь зохиолоод тавьж байгаа өөрсдийнхөө үгээр явж үзэх. Зөвхөн өөрт буусан одоо тэр сэтгэлдүүд биш те. Ингэж яваад тэгвэл их зөв одоо нөгөө гаргалгаан дээр очих واخ. Дараа нь бол баяжуулж болдог. Тэгээ дараа нь дахиад буцаа зохиолохоо үгийг бариад ингэж яваа. За ингээд зөв одоо гаргалгаан дээр зөв цэг дээр очих юм бол өөрийнхөө дүрдийг одоо тэр хооронд олж авна шүү дээ. Ингээд найруулагчтайгаа дандаа зөвлөлдөн, найруулагч бол тэгээд чиглүүлнэ, багшлна, тойл болж өгнө, алдаа байвал хэлж өгдөг ийм шүү дээ. Ингээд харилцан ярина. За ингээд дараа нь уушлагын дараагаар тайзны одоо сургуультууд, тайзан дээрх сургуультууд эхэлнэ. Ингээл ахаа явдаг шүү. За энэ мэдээж нөгөө нэг синтез зурлаг одоо бүдээл мэдэн шүү дээ. Давхар хөгжмийн зохиолч, хувцас нөгөө дизайнер тэгэл нөгөө зураач нар гадаад төрх мөрхийг ингээл яадаг. За жүжигчний хувьд бол илүү тэр одоо хүн чинь ерөөл ингэдэг юм шиг үлээ. Би бол тийж хараад байна. Өөрийнхөө үзсэн кино, тэгээ үзсэн, уншсан ном, тэгэл үзсэн жүжгүүд тэг өөрийнхөө хэмжээнд л одоо харна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэндээсээ нэг иймэрхүү дүр юм байна да. Ургуулж гаргах. Тэрс бид нар агаараас тэнгэрээс юм гаргаж авахгүй байхгүй. Бидний уншсан. Тэгэхээр зэрэг бид нар сайн ном унших хэрэгтэй, сайн зохиол унших хэрэгтэй. Сайн муу зохиолыг одоо ялгадаг болох хэрэгтэй те. Тэг бүгдийг ингээд уншаад ах чинь бас одоо бол маш олон зохиолууд байна шүү те. Гой мой хавцтай тийм муухай номнооч зөндөд шүү. Тэгэхээр сайн зохиолыг олж унших, сайн киног олж үзэх, сайн жүжигийг мэдрэх. Ингэж ээж эн чинь ингээд чиний суур болох юм шиг байгаа юм л да. Тэгээ энэ суурин дээрээ тулж ингэж явах байхгүй. Тэгээ тэрийг гоё чөлөөтэй илэрхийлээд алдсан ч хамаагүй. Тэр нөгөө би алдхаас юу н айх хэрэггүй юм бэл. Ихэнх жүжигчд ингэдэг гинэ. Нөгөө сургуульт хийхээр хэтрүүлэхээс айдаг. Тэгээ би ч бас яг бас тийм байхгүй. Хитэрч байд. Хитэрч байд. Хитрэх гээд шүү. Хитрэх гээд шүү. Гэтэл чи ингээ хэтрүү жүжиглдээгээд бууддаг тийм цаазар маазар авдаг тийм байхгүй шүү дээ, тэ. Тэр нэг хиний ном дээр нөгөө нэг Ивана Чабак гэдэг нөхрийн ном удаа гарсан ба шүү дээ. Тэн дээр бол тэгж бичсэн. Тэр надад айгүй тийм над бас юм хүчтэй сэтгэл төрүүлсэн байхгүй. Тэгээ энэ айгүй зөв юм байна. Алдхаас айхгүйгээр хийх ёстой. Алдлаагаа ер нь яа буудахгүйгээс хойш тийм. Тэгэхээр тэгж алдхаас айхгүйгээр хүчтэй гажиг өөрөөр харсан юмыг туршиж үзэх ёстой юм байна. Би ч гэсэн суралцаал явж байна. Одоо ингээд би бодож байгаа хэл сурчих юм миний аав та тий. За энэ дүрийн ингэмээр юм байна. За мэдээж сургууль дээр ингээд суурийг тавьж өгнө. За тэгээд цаашаа
уран бүтээлч хүн гэдэг нэг уран бүтээлүүдээр ажиллаад ирэхээр зэрэг өөрийн гэсэн одоо нэг юм арга барил, өөрийн гэсэн нэг амплуа гэж ярьдаг шээ. Өөрийн гэсэн нэг юм бүрдтгэл юм байна л та. Тэгэхээр зэрэг чинь хүний дээрэнд чинь ажилласан уран бүтээлүүд, дээр нь нөгөө амьдралын туршлага те. Бидний чинь нөгөө нэг ажилч нөгөө сэтгэл хөдлөлтөөр тулдаг ажил шүү дээ. Урлагч те. Урлагч нь одоо сэтгэл хөдлөлтөөр тулгуурлана. Тэгэхээр зэрэг энэ амьдралын туршлага, амьдралд үдсэн үйл явдлууд, энд амьдрал үлдсэн үйл явдлууд ингээд дандаа нөгөө нэг хаардалж явах ёстой те. Одоо өөр тохиолдсон тэр ууй гашуу, баяр те. Энийг ингээ хаардалж явах хэрэгтэй юм байна. Тэр нь бол тийм юу ингээ хүн төрдгөл юм байна л те. Тэгэхээр миний сэтгэл ингээ хөдөлдөг юм биш те гэдгийг ингээ анзаарч явах хэрэгтэй байхгүй. Тэр чин давхар нөгөө сама контрол нэг юм хүний ухаан ажиллаж шít. Дан ингээ сэтгэл хөдлөлөөр тулна гэж бас байхгүй байхгүй. Тэгэхээр ийм яг ингээл тогсон хим хэмжээндээ байх л ер нь бол зөв буюу сайхан гэдэг бол тэр л юм байл л те. Тэгээ тэрийг ч угаасаа харж байгаа хүн чинь хэлээдгүй шүү дээ. Жүжигчин уран бүтээлч хүн тухайн дүү дээр ажиллахад бол тэр хэтрүүлэхээс дутуу ажиллаж байгаа тэр хэтрүүлэн тоглочих үедээ ингэчих үедээ гэдгээс бол эхлээд бол айх хэрэггүй юм бэл. Явандаа тэр тэндрэг урд чинь багш чинь байж байгаа, найруулагч багш нар чинь байж байгаа учраас тэрийг чиглүүлж өгнө л дөө. Тэгээд нөгөө за нэг иймэрхүү би нөгөө бодож байгаа юмудаа хэлээд байгаа шүү. За тэгээд сэтгэл хөдлөл байгаас гадна ухаан бах те. Одоо бидний багш хэлдэг байсан. Жүжигчин үнэхээр л ингээл амар эмоц галтай юм болгонд ингээл яг хүнд эмоц байх нь тэр бол ингээ хараг за энэ бол жүжигчин болохоор гээл те. Зарим хүмүүс ярьдаг ш гадуур амар галзуу болохоор те би ер нь жүжигчин болдог байж энэ гээл те. Чи үгүй байхгүй юу? Миний бол харин дааш тэрийг ингээ дотроо хуримтлуулж явах нь чухал байхгүй. Хэрэгцээтэй тэр тайзан дээр гарах нь чухал болохоос биш. Амьдрал дээр тэр юм болгоо ингээл те. Гэл ингээл ахаа бай хүний сэтгэлүүд тэгээ тэрийг дандаа туршлага маягаар одоо юу гэдгийг санаатай байна гэсэн үг шүү дээ. Хураагаал явах нь чухал байхгүй. Би бол тэгж хардаг. Гэхдээ мэдээж сэтгэл хөдлөл ухаан хоёр айл айл нь байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээ дан сэтгэл хөдлөл дээр тулгаад чи ингээ нөгөө толгоог нь авцсан дахиад шиг те гэл энэ тэнд мөргөөл энэ явахгүй байхгүй та. Толгоогүй хүн шиг болно. Хитрхи ухаанаар ингээд хянаад хитрхи сама контролдоо те хитрхи энэ бол юм гээл хитрхи их бодоод ахаар нөгөө сэтгэл хөдлөлтөөр тулдаг урлаг учраас бас явахгүй. Нөгөө архитекттай юу л архитекттай хүүхдэд гэдэг нөгөө нэг том толгоотой жижиг хөлтөөс толгоогоо даахгүй явахгүй байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг ингэж хослуулах юмыг айгүй сайн бодох стил юм бэл. Тэгэхээр зэрэг өөрийгөө тэр өгжүүлж сайн номнуудыг олж мэдэж унших. Тэр танаас байгалаас өгөгдсөн та нарт өгөгдсөн мэдрэмжүүд байгаа ш. Тов хүмүүс болгоны онцлогуд өөр байгаа ш. Дэлхийн тэр 7-8 тэр хүмүүс чинь давтагдахгүйгээр хурууныхээ давтагддгүйтэй адилхан өөр уйлна, өөр юмыг мэдрэх байхгүй. Тийм учраас өөрийнхоороо хийж мэдрэж тэрийг үзүүлэхээс юус айх хэрэггүй. Тэгж л бодогдоод байгаа. Тэг яг ингээд суралцаал одоо бүгдээрээ л ингээд суралцаал явдаг. Би ч одоо суралцаал явж байна. Амьдрал одоо уран бүтээл болгоноосоо ялангуяа сайн зохиол дээр ажилласан, сонгодог бүтээлүүдээр ажилласан, сайн зохиол дээр ажилласан болгоноосоо л хүн суралцдаг л тийм л юм байлээ. Тэгэхээр өөрийнхоороо байхаас айх хэрэггүй. Хэтрүүлж болно эхний удаа. Тэрийг ч угаас тааруулах байхгүй. Тэгээ ухаантай хүн бол тэр чинь тэгээд юу яа штэ, хэмжин штэ. За энэ биш болж байна. Камер дээр харах те. Театрын урлагийн тоглолтууд нэг өөр байдаг те. Дэлгэцийн урлагийн тоглолтууд сайн байна уу гшаа. Нэг өөр байдаг штэ. Тэгж бодогддог учраас надад бол өөрийнхоороо хүчтэй алдахаас айхгүйгээр турших хэрэгтэй. Тэгээд заа ингээд юун дээр ажиллахад бол миний хувьд хамгийн чухал нь зорилго гэж бид нар ярьдаг шүү дээ. Сферх задач. Зорилгыг маш сайн зөв тодорхойлох нь одоо хамгийн ихний алхам юм шиг. Мэдээж бид нар уншлагыг гээд зохиолынхоо гол юм өгдсөн нөхцөлтэй одоо гол мөн чанар энэгээр ингэж хэлэх гээд байгаа юм байна гэдгээ ярилцсан. Дараа нь энэ дүүд болгон дээр ярьдаг. Тэгээд тэр
зохиолынхоо мөн чанарыг олго дүр дээр ажиллах дээр бол ерөөсөө мэдээж та нараас нөгөө уншсан номны чинь юугаар явна. Тэр зориг гэдгийг л айгүй сайн тодорхойлж зөв тодорхойлчвол аяндаа уурсах юм шиг санагдаж байгаа байхгүй. Судалбар итүүд хийхдээ ч гэсэн тэр зориг чинь хүний нөгөө хүсэл шүү дээ тийм үст. Тэр хүслийг маш идэвхтэйгээр бүр ийм хувийн юутай. Одоо нэг ийм ерөнхийд нь авч болохгүй байхгүй. Их орны төлөө мөлөө энэ худлаа. Би бол худлаа гэж хардаг байхгүй. Худлаа хүнд чинь яг ийм амин хувийн хүсэл сонирхол байгаа шүү дээ. Нуудаг ч муухай ч хүсэл байж болох байхгүй. Тэр тусмаа дааш бүр амин хувийн заа юу зорилгыг авч иж шинэ дүр амьд болдог байхгүй. Тэгжиж хүн болно шүү дээ. Хүн чинь ингээд сайн муутай тий нөгөө нэг одоо бид нар ийм киноны сцен дээр ч альва сцен дээр ч ингээд нэмэх хасах байдаг шүү дээ. Нэмэх хасах байж тэр ингээд хэсэг ч юм ингээд амьд болж байгаа байхгүй. Нэмэхтэй хасахтай. Батарей ч гэсэн тийм л шүү дээ. Нэмэхтэй хасах. Яг тэрнтэй адилхан дүр дээр шин сайн муутай. Тэгэхээр тэр амьд хүн болохын тулд одоо юу гэдгийг тэр зорилгыг айгүй маш зөв авчих юм бол аяндаа хөврөх юм шиг над санагдаад байна. Би бол та нарт энийг л айгүй голж зөвлөмөр байгаа. Тэгээ энэ зорилгыг яг тэр хувь хүнийхээ хувь дүрийнхаа тий хувь хүн бол биш үү хувь дүрийнхаа тэр нэг өөрийн эрх ашигт нийцсэн тэр зорилгыг зөв болгох хэрэгтэй. Тэгэхгүй нийтлэг юм авахаар ерөнхий юм авчихсан чинь тэгэл ерөнхий юм болно шүү дээ. Тийм увсгалч юм байна. Гэтэл чин тэр хүнд өөр сайн байна уу? Өөр юу бас байж болно шүү дээ. Одоо юу гэдгийг мөрөөдөд тоглоом дуртай алдаанууд байдаг л та. Тэгээ энэ зорилгоодыг айгүй зөв аваад дараа нөгөө хэсгийн зорилгууд гэж байдаг шүү дээ. Хэсгийн зорилгоодыг бол бүр нөгөө нэг харилцсан партнеросоо харилцсан тоглож байгаа хүнээсээ юм нэгсэн. Чам хингдэ. Ингэж нэгсэн дандаа юм нэгсэн ийм зорилгоодыг тавих. Ингүүл айгүй гоё аяндаа хөврөн. Тэгээд мэдээж дээр нь тухайн үеийн шиг гадаад дүр төрх одоо тэгэл өссөн орчин тий бодол сэтгэлгээ юу хүсэж байгаа тэгэл өөр болол шүү. Тэгэхээр энэ хамгийн чухал зүйл бол энэ дүрийнхаа чин иргэнцлэл сверхзадач чин хүсэл тэрийг маш зөв тодорхой ойлгомжтойгоор хүсэл зорилгыг нэгтэй тодорхойлох хэрэгтэй юм шиг. Тэгээд дараа нь хэсгүүдээр тэгэл чинь жүжигийн турш үйлчлэгийг чинь л одоо төлөлийн зорилго гэдэг шүү дээ. Тэгээ хэсгүүдээр ингээ өөр авдаг. Энэ дээр л айгүй сайн төвлөрөөд ажиллавал тэгэл болох юм шиг санагдаад байгаа шүү дээ. Би тэгээ энэ тэндээс самарж ирээд шүү. Тэгээд гой харилцан яриул. Тэгээ багш нар маань ороод ирэхээр бас надад бол бас суралцж ирсэн хүмүүс мэнэ болохоор нэх амар задгаа яхаа хайшиж бит. Гой харилцан ярилцээ тхөө. Тэр амар чухал байхгүй. Байхгүй ойлгочихвол. Тэгээ харилцан ярилцээ тхөө гэж бодоод байна. Яг ер нь бол хамгийн нийт рүүний хамгийн чухал юм би тэрийг л юм болов гэж ойлгож байгаа. Бид нар бол театртаар би бол театртаар ажиллаж байхдаа мэдээж тэгж л ажилладаг. Түрүүний яриа яг л тэр зарчим шүү дээ. Зохиолоо нэгдсэн уншлага хийлээ. Анхны сэтгэлээ тэмдэглэж явах хэрэгтэй. Цаасан дээр. Тэг чи ингээд мэдрэгж байгаа бол дараа нь ингээд уншихад үгүй мархан мартагдчихдаг байхгүй. Тэгээ дараа нь уншихад тухайд ингээд тэнэг байх нь хамаагүй байхгүй. Нөгөө ингээл нэг тийм үг зүйн те найруулга майруулахад бичгээд хэрэггүй байхгүй. Шууд яг ингээд бууж байгаа. Тэр нэг анхны сэтгэл гэдэг чинь нэг юм сүү шиг байдаг гэл ингээд дивэрж байгаа одоо юу шиг цай шиг те ингээд нэг юм ингээд яг тэв тийш ингээд сүүг ингээд одоо цай игээд тавьчихад чинь жоох ингээд асгахчих гээд байдаг шүү дээ. Яг тийм байдаг гэж байгаа байхгүй. Тийм ингээд тэгж асгахаасаа өмнө тэмдэглэж авах хэрэгтэй. Тэгвэл энэ чи дараа нь ингээд 10 жилийн дараа 5 жилийн дараа за хамгийн бүр үр ашигтай нь юу гэхээр жүжиг ажиллаж явах явцдаа тий жүжиг ингээд нэг тодорхой хугацаанд ажиллаж 40 хоног ч юм уу 2 сар ч юм уу тий дундуур нь ингээ харахад би ингэж бодож ирсэн эндээс авах юм энэ байсан байх шүү би энийг ажлын явцад нөгөө мартагдах юмуд байна штэ нөгөө нүд өөхлөн гэж ярьдаг юм харсаар хагаад юм олж харахаа байгаад тэгэхээр тэр үд тэрийг харахад би ингэж харж ирсэн юм байна ингэж сэтгэж ирсэн юм яагаад энийг хайчваа тий энэ амар чухал шүү заа тэгэхээр энийг айгуу сайн санах тэр бүр тэмдэглэж авчих хэрэгтэй байх цаасна. Тэрний тэр одоо юу хурдан бичээд алдаатай бичих нь гол нь биш ингээ харах чинь чиний тэр мэдрэмжээ болох нь чухал байхгүй. Яг өөртөө төрж байгаа мэдрэмжийг бол. Энэ бол бүр айгүй чухал юм билээ. За тэгээд яг жүжиг ажиллахад ингээ цаашаа явах гээл нэг юм дээр зогсож ерөөс болохгүй. За уншлага тий уншлага хийлээ. Тайзан дээр сургуульт хийдэг.
хөдөлгөөнтэй сургуулиуд хийн, цагаан гэрэл дээр. Одоо театр бол тэгж л ажилладаг шүү дээ. За дараа нь хувцсны тайсны сургуульд ихтэй бид нар дөхүү жижиг хэрэглэлүүд те нүдний шил хэрэглэдэг бол нүдний шил, утас хэрэглэдэг бол түр ойролцоо, утас, ширээ, тойм тайцтай, тойм гэрэлтэй. Жохон хэрэг болох газар гоё жүжигчэнд хэрэг болох ус хөгжим шүмийг өгж ингэж сургуульт хийгээд тэгээд тэнд нөгөө ийм ном байдаг үстэй нөгөө репетиция любимая гэдэг. Тэгээд жүжигчийн үний хамгийн гоё юм нь энэ нөгөө нэг репетиц сургуульт хийгээд одоо ингээ нэг юм олж авна гэж байдаг шүү дээ. Юм олж аваад хамгийн гоё кайф нь одоо эндээ байдаг хөөхгүй. Тэр алга ташлтаасаа илүүтэйгээр юм олж аваад ингээд байх шиг одоо гоё юм байхгүй тий. Хаашаач залсан явна. Ингээд хийсэн ч болно. Тэр би халаж тий тэр гоч би өөр ингээд би баригдал үүсээд идэг шүү дээ. Тэгээ тийм байхгүй болоод тэр сургуульч тийм болж байгаа хөөхгүй. Халуун хөлс гарсан, би задгаарсан, юм олж авсан энэ сургуулийг дахин хиймээр найруулагч нь хүртэл дурлаад аль энийг дахиад нэг хийгээд жүжигчин ч өөрт нь хүртэл тэргүй гоё дахин ингээд хийчихвэл яас юм нэммээр эн чи юм олж авсан байгааг шинж байхгүй. Ажиллаад ахаа явцад энэ бол хамгийн одоо жүжигчин үний нөгөө одоо амт гэх юм те ажлын амт шимтэн бас энд байдаг юм болов гэж бодод байгаа. Тэрийн болгоо ингээд бас ингээд олдохгүй л те шууд ингээд олдоод явна гэж л байхгүй шүү дээ. Тэгээд тэр олдохгүй байх чинь бас зүг байхгүй. Тэгээд одоо чи бас хэцүү юм шиг байгаамаа. Ер нь нэг одоос бодоод байна. Ингээ өөр хараа барил дээр юм руугаа хийх гэдэг. Энд чинь одоо нэг бас нэг хэтрээд ирэхээр комфорт зон гэж бид ярьдаг шээ тухтаад бүс. Ингээ сураад одоо ингээ сурцтай болж эхэлнэ те. 1 жижиг, 2 жижиг, 3, 4, 5, 6, 7 жижиг гэлэнгүүд сурцтай болоод эхлэхээр ингээ би өөр ингэсэн комфорт тухтай зоныг бий болгоод хийж байгаа одоо дүр болгоно ингээ за иймэрхүү байдлаар гэл те. Яг өөрийнхөө аргачлалаар хийх гэдэг шүү. Гэтэл чинь тэрийг чинь харж байгаа тэр найруулагч хүн ухаантайхан бол за тэр комфорт зоноос нь гаргаж явах хэрэгтэй юм л те. Тухтай байгаа тэр те тэгжиж юм дахиад нээгдэж бидний одоо нөгөө диапазон те өргөж хэвээр байхгүй. Тэгэхгүй тэгээд тэр хүнд ингээд хомигдаад ингээд дуусчих гэдэг байхгүй. Гэтэл чинь тэр залж байгаа хүн чинь бас дахиад энэ бишээ дахиад өөр те тэр тухтай өөрт хийхэд эвгүй байх тэр сургуултуудыг хийлгэж тэгэхээр чинь тэр юунаас гарч байгаа байхгүй. Дахиад өөр одоо ертөнцийг нээж байгаа юм те тэр харж байгаа ертөнц чинь ингээд томрно гэсэн. Ингэж явах хэрэгтэй. Тийм одоо ингээд аливаа юм чинь ингээд нэг юм хоёр талтай гэхээсээ илүүтэйгээр нэгдмэл гэдэг чинь айгүй юм байна. Нэгдмэл чанартай байд юм байна. Байна л. Сайн муу өндөр нам таргам туранхай бүх юм нийлж ингэж цогцолж байгаа байхгүй. Хүн ч гэсэн тийм шүү. Тэгэхээр дүр амьд болно гэдэг бол бас тэр л юм шиг байна. Ингээд сайн муу тэгээ бүгдийг нь авчирч нийлүүлжээж ингэж гоё амьд хүн харагдах. Тэгээ бидний туйлын зорилгоч нэг дүр бүтээх шүү дээ. Тэгэхээр бас нэг хэцүү амьдралынхаа турш тэгэл хүн одоо манай мундаг алтан үеийнхэн гэж сууцгаач юм те одоо ингээл цөөхөн дүрийг л дүр бүтээдэг гэж ярьдаг те. Тийм л юм байл л те. Тэгэхээр бидний зорилго бол дүр бүтээх. Тэгээд тэр бүтээсэн дүрийг хүн одоо харахаар нэрэл амьдралд нэг юм хүн байдаг шүү гэж хэлэгдэх үстэй. За тэгээд дээр нь ингээд тэр сайн болсон дүр чинь ингэдэг гинэ нөгөө. Ингээд сайн тоглож байгааг нь харахаас илүүтэй. Одоо энэ хүн одоо цааш яах вэ? Тэ шууд хөтлөгдөж байгаа байхгүй. Энэ одоо нөхрөд цааш яах вэ? Гэдэгт л ингэж хөөгдөж явдаг гэж байгаа. Тэрээс энэ дээр алдчихлаа те. Их сайн жүжиглж яана да. Эдгэрч харахгүй. Тэгээд тэр чинь бүр ингээд 50% нь өөрөө 50% нь одоо дорж юм уу те. Тэр дүр болоод ингээд нийлчих байгаа. Ингээд тэгээд нэг юм өөр шинээр дорж те. Дорд нэг юм дүр гараад ирлээ шүү дээ. Тэрийг ингээд дагаж хардаг гэж байгаа байхгүй. Одоо яах вэ? Одоо яах вэ? Гараад ирэхэд одоо энэ хүн яах вэ? Гэж хардаг гэдэг байгаа байхгүй. За тийм тэгээд за би ингээд бодоод энэ тэндээс алгачлал яриад байгаа шүү. Эрг болох нь юу вэ? Тэгээд дээр нь шүү дээ ингээд нөгөө нэг
Мөсөн уул гэж байдаг шүү дээ. Тэр бас их актер юм. Мөсөн уулын онл энэ гэж байдаг шүү дээ. Мөсөн уулын чинь одоо ихэнх хэсэг нь нөгөө далайн доороо явдаг шүү дээ. Далайн ингээд ус байхад одоо юу гэдгийг 7-ны 5 доор, 7-ны 2 нийлтэй. Далаад олглоход нэг жоохон дээш тоош. Тэрийг бас ингээд ер нь бол бас одоо ялангуяа одоо бидний үеч гэсэн аягүй сайн бодох хэрэгтэй юм байлээ л дээ. Тэгвэл их гоё нөгөө сонирхолтой байх. Үзэгчдийн сонирхлыг татах. Тэр чинь тэр байхгүй. Одоо яах вэ гэж хөглөд. Шууд нээгээд тавьчихсан дүфга бүгд ил байвал энийг одоо сонирхолтой биш байхгүй. Үгүй тийм үстэй. Бүгд паг ингээд тавиад юуг сонирхох. Энэ цаашаа яах вэ? Энийн урд ингээд нэг юм гал тавьчвал яах вэ? Тэрийг бас бодох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр сонирхол татна. Тэр цаана бодол цаана явж байгаа байхгүй. Ил хэрж байгаа би чамд хайртай. Чи үнэхээр сайн юм шүү. Хойлоо үнэхээр сайхан найзууч юу гэж хэлж байгаа бол цаана нь байгаа бодол второй планч гэж ярьдаг те. Энэ ч аягүй чухал байхгүй. Тэгжиж ам орно. Тэгэхгүй наан тэр текст тэгжиж тэр текстүүд хүртэл ам орно. Сонирхолтой болно. Амьд болно. Үнэн зүв болох юм шиг. Би бол тэгж бодоод байгаа байхгүй. Богоос тэгж бид нар зааж ийсэн. Тэгэхээр тэр ил харагж байгаа, ууралж байгаа, уцаарлж байгаа, инээж байгаа, энэ тэр дандаа ил явж байгаа боловч цаана нь авчиг тэр цаана нь юм байгаа байхгүй. Өс хонзон, амьдралынхын туусан туршлага, бодол, ил гаргадгүй үгс. Тийм биз дээ. Нууж явдаг нууцууд. Тэр хүний бэлгийн чиг хандлага байгаа байхгүй. Энэ бүгдийг ингээд сайн бодоод бид нар сайн зохиолоод уншаад сайн кинонууд үзээд байх юм бол ингээ харахад яг тийм харагдаж байгаа байхгүй. Ингээд нууцлаг цаана юмнууд нь би болж иж амьд хүн болоод байгаа. Тэрнээс ингээ ил байгаа ил юм бол тэгэл заах байж болно л доо. Тэгж ингэж бодогддог. Тэгээд одоо юу гэх нөгөө контр дисциплин гэж ярьдаг шүү дээ. Эсрэг үйлдэл гээл. Энэ бас гоё бодох хэрэгтэй. Ингээ бас бид чинь ер нь бол урлагч бас математик тал руу аяг бас тооцоол хэрэгтэй шүү дээ. Сэтгэл хөдлөлөөс гадна бас ухаан хэрэгтэй байхгүй. Жишээл хүн ингээ амьдрал дээр одоо хүнд хэцүү явдал хүнд тохиолдсон тийм. Тэг хүн чинь уйлъя гэж уйлдаггүй шүү дээ. Уйлах хитаа гэж уйлдаггүй шүү дээ. Харин даашаа бүр уйлахгүйсэн гэж сэтгэлээ барихад ингээ уйлах гэдэг шүү дээ. Одоо нөгөө хүүхдийг жоох хүүхдийг зодчоо дараа нь гэчээр гэдэг ингээ тесэрдэг шүү дээ. Тэг хүн ингэж гоё тэр тоглолт их гоё зөв болох юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэг хүн чинь уйлъя гэж уйлахгүй. Уйлахгүйсэн гэж өөртөөгөө ингээ энэ чинь өөрөө драма шүү дээ. Драма чи юу вэ? Зөрчил тийм үстэй. Драматург зөрчил. Тэгэхээр энэ чинь өөрөө дотоод тэр драма бий болж байгаа учраас амьд болж байгаа байхгүй. Уйлахгүй гэж тав. Тэгээд тэр нулимсыг одоо юу гэдгийг үнэтэй болох тэр чинь тэр үн цэн тэндээ гохгүй. Барихтаа барьсан хэрнээсээ гаргаж тэ тэр гоё үнэтэй, үн цэнтэй амьд болдгоо юм шиг байна. За тэгээд өөр чин за тэгээд нөгөө одоо ингээд хэсэгдэр бид нар ажилладаг шүү дээ тий. Жижигхэн хэсэг болгоод ажиллаад тэр нөхцөл байдлыг ингээд нөгөө харандаагаар дандаа харандаагаар тэмдэглэх нь их зүг юм бэл. Балаар ингээд олон дахин ажиллаад ахаар зэрэг одоо чи ингээд эрийн цохруудад яахгүй шүү дээ. Харандаагаар тэмдэглээ дараа нь ажиллагаад харандаагаар тэмдэглээ арилгаал ингээл ажиллаад ах хэрэгтэй юм билээ. Тэр сүүлд бол тэр нөгөө нэг бид нар нэг сая нөгөө Монгол хаан гэж үжиг гэсэн эндээс бас тэр нэг гадны найруулагчтай бид нарт ажиллаж үзсэн. Тэд нар бол бас ингээд их зөндөө юм сурсан л та мэдээж ингээд хэл ойлголцохгүй учраас өшөө олон сурах одоо боломжууд бас байсан л даа ч хэл мэдгүй тэгээд дамжиж ярилцдаг. Яг нөгөө нэг бидний үндсэл нэг эмоцороо яриа л та оинки мэн гэд хэлэхээр ингээд ойлгоод байгаа байхгүй.
Тэгээ ярилцаж чаддаг нэг юм. Тэр хэл аягүй сайн сур гэдгийг би нэн түрүүнд хэлье. Тэгээд ройлыг гоё бичиж явах хэрэгтэй. Тэгээд дүр маань өөрөө амьд болохын тулд нэмэх хасахтай, нэгдмэл чанартай сайн дүр байх юм бол муу талын, муу аран шингийн илүү олж мэдэх. Муу дүр байх юм бол сайн аран шин, сайн одоо талуудын мэдэрч ингэж л гоё амьд болдог санагдаад байгаа шүү. За мэдээж тэгэл бүгдээрээ баг нөгөө жүжиг ажиллагч баг болж л ажиллана шүү дээ. Найруулагчтайгаа ойлголцох, харилцсан партнертайгаа ойлголцох. Хэсгүүдийн зорилго бол ер нь зорилготой л байх хэрэгтэй. Би тэрийг л аягүй сайн ер нь би тэгж л ойлгодог. Зорилгыг маш зөв үгээр тодорхойлох хэрэгтэй. Нэвтрэн гарах үйл зорилго хоёрыг. Хэсгүүдийнхаа зорилгыг бүр харилцсан тоглож байгаа партнероос юм нэгсэн би ажил олмоор байна биш. Би чамаар ажил олуулмаар байна гэвэл нөгөө партнероосоо юм нэгж байгаа байхгүй. Би чамаар яг одоо ажил олуулмаар байна гэвэл нөгөө партнер би одоо яаж гэж нөлөөлөх гээд байгаа байхгүй. Тэгвэл бие биендээ гой тусдаа дэмтэй чинь юу болно шүү дээ. Харилцсан те харьцаа үүснэ нөхцөл байдал тодорхой байхгүй. Тэгвэл би ажил олмоор байна гэдэг зорилгыг хэсгийн зорилго авчихар чинь нэгдэхгүй шүү дээ. Би ажил олмоор. Тэг гэл болохгүй юу нь бол тийм. Тэг яах вэ би чамд нэг тэгж яах нэг сайхан ажил олоод өгье гэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр би чамаар яг одоо ажил олуулмаар байна гэж ингэж тодорхой. Тодорхой ингэж явуул хийх юм бий болох гэдэг байхгүй. Тоглох юм гэж ярьдаг ч тийм бид нар. Тоглох юм бий болох гэдэг байхгүй. Бүр ингэж нэхэж нөгөө хүнээс чинь чи би одоо завгүй вэ штэ чи нэг тэг 3 хоногоос болчихлоо гэдэг текст байл да. Гэтэл чи яг тийм нас үүсэн штэ. Чи ямар ядаргаатай юм бэ? Цаана тийм бодлооч явах. За энд ч бас тэгж ойлгож болохгүй юм шүү. Тийм учраас за миний найз би нэг 3 хоногоос ярий гэдэг ч юм. Ингэж тодорхойлох хэрэгтэй. Юм байна лээ. Яг хөө тэгээд одоо тэгээд суралцаал явж чинь тэгээд ярихаасаа илүү үйлдэх нь чухал. Үйлдэхэр чинь хэцүү баг. Яг үйлдэж үзэхээр нэг л яриад ингээ ойлгочдөг ш бид нар тий. Тэгэхээр биеэрээ мэдэх нь айгүй чухал баг. Тэгээ биеэрээ мэдэхин тулд яах юм гэвэл хийж үзэх л ёстой ш. Одоо байгаа яг энэ нөхцөлд яг одоо хийж үзэх ёстой баг. Ойролцоо нөхцөл байдлыг аваад хийж тайзан дээр хийж үзэх. Одоо сургуульд хийж үзэх. Биенээс амьд үнэн зүв байхыг яг худлаач эхлээд худлаач гэж болно шүү дээ. Яагаад худлаа бол одоо ярилцаад хийж үзэх нь чухал юм байна. Тэгээс ингээд бас ингээд яриад хахаар бас бичлэн байл л дээ. Болохгүй юм тэр юм болгон ярьснаар бас бүтэхгүй шүү дээ. Тэгээд дээр жүжигчөө нөгөө сама контрол гэж үүдэг шүү дээ. Өөрийгөө хянах тэр бас яг л ингээд тохирсон хэмжээнд байхгүй бол. Тэг чи айгүй олон юм дээр хүний анхаарал ингэж яаж байгаа байхгүй. Ройл байна те. Ройлын хүсэл эрмэлзэл байна. За тэр гадна тал мадан талын юм байвал тэрийг хийн, тэрийг мартахгүй олон. Тийм учраас нөгөө репетиц олон дахин яваад байгаа чинь тэр байхгүй. Хөвшил болгохын тулд чинь те ямар ч зугаацгаад байгаа юм биш шүү дээ. Хөвшил болгохын дахин хийж өөрийн мэдлгүй тэр гар нь юм байдаг бол хөвшиж те хөл гар булчин ингэж хангарч байгаа мэдрэх дахин хийж олж авах. Тэгээ ийм юмнуудыг л аягүй сайн бодох ёстой юм байл л дээ. Тэгээ бүгдээрээ гоё харилцан ярилцаж одоо та нарт ингээ хийхээр ямар бэрхшээл гардыг байгаа юм. Яг ингээд хийхэд одоо та нар чинь бүгдээ бүх курс байгаа юм байна шүү дээ. Ингээ юу хэцүү гэдэг одоо жишээл жүжигийн хэсэг дээр ч юм уу эсвэл ичүүд судалбар дээр ажиллахад яахад юу хэцүү байдаг вэ? Юу хэцүү юм шиг санагдав. Идея олох нь байд юм уу? Эсвэл тайзан дээр хийх нь байд юм болоо? Аль нь гэдэг бол эхлээд бол яг жүжиг уншихын араас ч юм уу ройл авчаад их юм бол яг таны идэгтэй адилхан зорилгыг олох. Эхлээд бүхэн жүжигийн зорилго. Тэгээд тэр дүрийн гарч байгаа хэсгүүдийн зорилгыг задлах. Эхлээд хүндлээ. Тэгээд гараад тэр ройлыг бүтээхийн тулд тайзан дээр ингээд өөрөөр төсөөснөд хийхэд яг муу адилхан ийм бариас контрол аягүй
тэрийг задлахаар хэцүү юм л да. Тэгээд сонсоход бол рефлекс гэдэг тайлж энэ ажиллагаанаас бид нартай адилхан ингээд таны ажилладаг байхад ч гэсэн театр руу гараж тэрийг тийж ажиллах юм байна гэдгийг ойлголоо. Тэгээд надад нэг асуулт байна. Энэ доо хүмүүс баг мэдж байгаа. Тэгэл таны тэ Фауст, Гамлет за тэгэл дөрөв доо гэх юм бол 1984 Смит за тэгэл тамггүй төрийн игрэг гэж маш олон гоё дүрүүдийг бүтээсэн байдаг. Тэгээд энэ дөрүүд дундаас одоо яг 2000 оноос ахуулаад драмын театрт ажилласан гэж энэ олон дүр дундаас хамгийн бэрхшээлтэй дүр ямар дүр байсан бэ? Тэгээд тэр дүрийг та яг өөрийнхөө хувийн хувьд ямар ажиллагаагаар давж гарч чадна? Ардаас нь ингээ харахад одоо мэдхгүй бүгдээрээ л хэцүү шттэ. Хэцүү. Тэгэл нөгөө нэг тийм нөхцөл байдал ингээл за жишээлбэл Гамлет гэдэг юм. Энэ бол дэлхийн 3 ноён ориглын нэг галтай эхлээд ийм нөхцөл хүндрэл эхэлнэ шүү дээ. Энэ бол гайхалтай дүр ямар юмны хүнд ингээд эн чинь нөгөө бас айгуу тийм цохилт болдог. Тэгээ хэцүүлтэй тэгээд тэр нь ч үнэн л дээ. Бүгдээрээ л хэцүү. Одоо хамгийн сүүлд бид нөгөө 1984 дээр ажиллахад бол ингээд яг нөгөө юу муу багал байдаг л да. Гэхдээ тэр угаасаа тийг нөгөө шалтгаан бол байхгүй шүү дээ. Хугацаа бага байлаа. Тэр энэ бол их гоё тийм надад ингээд ажиллахад их гоё дахин шинээр хийж болохоор тий. Тэгээ дээр нь миктэй учраас мик зик нэг айгу зүв байрлуулад тэгчүүл их гоё нөгөө нэг то киноны чимчиг тий. Гоё зүв амьд мэдрэх мэдрэмж амьсгаа хүртэл гоё зүв байх. Тэн дээр ингээ ажиллахад их гоё одоо тийм өгөөчтэй тий олон талын гарчих гэж санагдсан. Тэгээ хэцүү бас хэцүү байсан. Тэгээ бүгдээр л хэцүү шүү дээ. Уусаа дүрсээр ажиллах гэж. Смитийн хөл тэрэн дээр ирнэ яа тэгээд тийм одоо ингээ тоглоцохоор дараа нь таад жирийн амьдрал дээр яах бас юм байсан уу? Гэхдээ харин тийм нөгөө чи ингээ нөгөө мартчих гадаг учраас ингээ хөлд би ингээ хөлдөө юу хийцээ байхгүй. Гутлынхаа уулыг ингээ өсгийг навж агаад ингээ яагаад нэгтлийн доош нь ингэж эвтэйхэн болгоод нэгэнд нь нөгөө жоох өсгийг нэмүүлээд тэгээ нөгөө юм уловч хийчихээр ингээд хүн ийм болчихж байгаа байхгүй. Тэгээ удаа явахаар энэ нуруу ингээд татах гад юм билэ. Тэгээ хүн чинь чангарн суллан те. Тэгэхээр ингээд өөрөө мэдгүй гიშгээр нэг юм одоо тэр хөдөлгөөнөөс юу гэх юм бэ? Тэгээ хөдөлгөөнөөс гоё юм мэдрэмж ингээд хүнд бууд юм билэ нэг. Ингээд нэг нэрэл би юм байвал те. Ингээд нэг өөрийгөө ч өрөвдөх шиг те. Ингээд өрөвдмөр байгаа байхгүй. Тэр мэдрэмж айгу ингээд ингээд зөв гэж надад тусалж штэ. Жишээлбэл ингээд одоо механик ажиллагаач зүгээр те ингээд гутлын уул ингээд солиод ингээд тэгээс өөрөө гараад ингээр чи айгу инээдтэй ингээд те хүчин дээд байгаа тийм те ингээд эвгүй болоод байж түрүүний хэлдэг нөгөө айцтай ингээд хэтрүүлэхээс айгаа те. Тэгэхээр би өөрт хэрэгтэй болох тэр юмыг механикаар ингээд хийгээд тушаад үзэхээр над өөрт ингээд айгу зөв мэдрэмж буугаад авсан гэж байгаа байхгүй. Яг ингээд хөл ингэчээр босоо явахт нэг юм өөрийн мэдлэг ингээд байгаа байхгүй. Тэгэл чи нөгөө жүжигчний ургуулсан бодлоо шүү дээ. Ингээд би яг ийм байвал яах вэ бол тэ. Эсвэл бидний ойр татна ингээд бид нар ойлгодог шүү дээ хааднаас тэ. Тэгэхээр яг өөр төрөө буухаар ингээд нэрэл ингээд нэг тийм мэдрэмж бууж авах. Тэнгүүд энийг гоё хөгжүүлэхтэй энэ зөв юм биш. Тэгээ тэр төрж байгаа мэдрэмжүүд ингээд нөгөө нэг халааслаа сейвлэн гэж үүдэг шүү дээ. Сейвлээд ах хэрэгтэй юм шиг л. Тэ одоо ингээд гоё мэдрэмж угаал тэгээ сейвлээл дараа нь тэрийг нөгөө одоо бидний хичээлээр ороод дуудах гэж хэцүү байдаг л да. Тэгэхээр яг саяны одоо хэлээд байгаа тэр гутал мутал ингээ ээж юм чинь нэг өөрт шууд дуудаж байгаа байхгүй тэр мэдрэмж. Тийм л санагдсан шүү дээ. Зохиол аваад байгаа шүү дээ. Уншаад жүжигчнэр анхны сэтгэлийг бүрдэж шүү дээ. За нэг зохиол аваад уншаад таны нэг рол дээр ойролцсон байлаа. Тэрийг одоо бид нар нөгөө нэг юу хийчихсэн шүү дээ нөгөө нэг Ромео Жилетай тий одоо Наранбаатар найруулагч найруулж исэн. Тэрэн дээр бид нар ингээд би нөгөө Лоренцо болохгүй тий анх над ингээд одоо бидний буусаар одоо агуу жамсранж угаан тоглосон чинь ингээд тий эрдэмийн хүн байхгүй. Тэгээ найруулагч болохоор ингээд одоо нэг Эйнштейн шиг тий энэ чинь ингээд бүр гэр бүлгүй тэгээ бодолтой энэ чинь тий насаараа гэр бүлгүй нэг юм эрдэм хөөцөн юм туршиж үзэх сонирхолтой. Ингээ бодохоор яагаад тэр Жюльетта гэдэг тэр нэг 13 4-тэй охинд те тэр хорыг өгж туршина гэдэг бол аюултай зүйл واخгүй.
Амар ш. Тэгэхээр тэрийг ингэ сэтгэж бодно гэдэг бол бас л амар эрсдэлтэй юмыг үүрэх тэ ийм сонирхол байгаа байхгүй тэр дүрд гэж одоо бид нар ярилцсан байхгүй. Найруулагч Наранбаатар тэгээд нэрээ тийм тэ наач яг мөн байж болох юм. Авард нь бол ийм хийсэн гэл тэ. Тэгж энэ чинь нэг ийм сонин хүн байх хэрэгтэй юм байна. Тэгэл анх тайзан дээр ингээ гараа хийхээр тэгээд чи найруулагч салж байгаа. Ингээд хийх надад ингээд аюу эйгүү байгаа байхгүй. Газар суугаад инээж юмнээгээд бөсөөр ингэж яваа тэ. Гэдэг яа нэг тийм тэнгууд би ингээд комфорт зоноос гарч штэ тухтай бүсээсээ өөрийнхөө сурцаар ингээ хийчих гэхээр биш гэт найруулагч ингээ явчих гэхээр энэ бол надад энэ чи өгөөж болж байгаа байхгүй тухайн уран бүтээлч. Би нөгөө комфорт зоноос эвгүй байгаа өөрийнхөө бодож байгаагаас яг байж болно тэрэндээ санал нэгч байгаа. Тэгтэл энэ хөдөлгөөнүүд чинь над яа ичмээ шиг санагдж байгаа боловч энэ чинь над энэ нөгөө тухайн дүрлүү татах тэр юу одоо зөв чиглүүлж өгч байгаа байхгүй. Ингээд харилцсан зөв ажиллагаа бий болж байна гэж би бол тэгж л мэдэрсэн. Ингэж мэгж хөдөлгөөл те сургуультан дээр тэгэнгүүт тэрний дараагаар 2 3 хийнгүүт нэрээ бид нөгөө нэг өөрийнхөө одоо хийд сурсан арга барилаас ингээд те тодорхой хэмжээнд ингэж хүн чинь хідэн жүжиглэр яхаар нэг арга барил бий болно шүү дээ. Тэрнээсээ дахиад гарч байгаа байхгүй. Дахиад гарна гэдэг маань дахиад шинэ юм нээн гэдэг чинь одоо энэ өрнөөс гарахад бид дахиад нэг өөр те мэдхгүй байл те ингээд нээж байгаа байхгүй. Тэр энэ өөрөө өгөөч дурам тэлж байна. Яг сайн ерөнхийдөө бол хамгийн анхны сэтгэл нөгөө перви бичтэй гэж ярьдаг. Энэ бол миний бодоор бараг л их ондог тий ер нь бол ондог. Хэрвээ чи зөв анхаарлаа зөв айгу анхааралтай сонссон л бол бараг л зөв байхгүй. Тэгээ энийг мартдаг байхгүй. Тийм учраас анхны сэтгэл ингэ бичих ёстой гэдэг энийг хэлээд байгаа шүү дээ. Бичгээ зэрэг дараа нь ингэ сэргээж харахаар. Тэгээ тий чи ажиллагааны явцад нь чи хувирч өөрчлөгдөж шүү дээ. Тэгээ өөрчлөлт гэдэг чинь хөгжил үстэй. Тэгээ хөгжөөд өөрчлөгдөж анхныхаа мартчихад бас агаардчихж магадгүй шүү дээ. Тэгээ тэр эндээс авах юм аваад тэгээ анхны одоо юу гэдгийг батарей нөгөө нэг цэнгэлдэг одоо тий машины цэнгэлэгч очт энэ цэнгэлжээд авах юм аваа. Тийм учраас ихэнхдээ оновчтой байдаг юм шиг л санагдсан шүү дээ. Надад нэг асуулт байна. Дөрөв өрийн талаар өөрийнхөө ажиллаж байсан дүр дээр жишээ Дүрийн Зерно образ гэж ярьдаг тийм үү? Харин тий. Энд чи одоо нэг л юу гэдгийг дүр дээр ажиллахад их гоё юу болж л өгөх юм шиг юм. Чихтэй. Тэгээ хоосон агаарын юм биш. Одоо жишээлбэл юу гэдгийг нэг юм ялаа гэл тий. За юу ч үгүй. Эсвэл одоо нөгөө нэг цөөвөр чон гэдэг юм тий. За цөөвөр чон гэл би Зерно образ дүрийнхээ үр ингээл авъя л. Тэр чинь ингээд гадна талаасаа ч гэсэн нөгөө юу нь бий болж байгаа юм шүү дээ. Одоо харагдах те байдлаа. За дотор талын ингээд сайн мэдэрч чадахгүй байлаа гэхэд зөв хэрвээ зөв тодорхойлчих юм бол тэр цөөвөр чон гэсэн дүрээсээ ургуулах тэрний хөдөлгөөнөөс те тэр байгаа байдлаас яа тэр ингээд чи ингээд одоо тэгэл ингээд интернетээр ороод харчихж байгаа шүү тийм үст. Тэгээд харах чинь тэр амтны хөдөлгөөн тэр тухайн дүртэй ингээд гоё хавцалтаал ирээл тэгэл зөв болж л байгаа юм шиг. Яг ажиллахад хамгийн одоо шууд ингээд хурдан зөв тодорхойлчих юм л айгүй хурдан алхам их боломжийг л бий болгох тийм шүү. Дүрлүүд өхүүлэхэд тэг яг дүр бүтээн чи өөрөө бас хэцүү юм шиг байл л дээ. Тэгээд суралцаал явж байгаа юм шиг. Тэр айгүй зөв тодорхойлчих юм айгүй хэрэг болох. Маш хэрэг болох, тодорхой болгох гэсэн үг байхгүй. Харанхуу заас нэг иймэрхүү аа гэж бол одоо гэж бодсноосоо илүүтэйгээр бид нар ажиглах чанар те байдаг шүү дээ. Тэр чинь айгүй хэрэгтэй байхгүй. За нэг иймэрхүү. Тэр нөгөө юм уу хийдэг шүү дээ. Юмор энэ хийгээл нөгөө праудж энэ хийгээл гэдэг шүү дээ. Тэр бол ингээ гоё тухайн дүрийнхаа тэр нэг юуг нь айгүй сайн мэдрээд тах шиг ингээ дотоо те нэг юм ярихаараа нэг юм одоо буянж байгаа маа дурах нэг юм айгүй дөхөө яваад шүү дээ. Тэр ингээ зүв мэдэрчээд байгаа байхгүй. Тэр дүрийн үрийн зүв мэдэрчээд байгаа байхгүй. Тэр дүрийн үр тодорхойлох гэдэг бол цаашаа дүр бүтээхэд маш
зөв одоо чигийг зөв тодорхой харагдуулах хаашаа явах тэнд аягүй тустай юм шиг л санагддаг штэ тэгж санагддаг та. Одоо нэг асуулт. Энэ театрын жүжигний зохиолын дүр дээр ажиллагаа киноны зохиолын дүрийн дүр дээр ажиллах хоёрын гол ялгаа нь юу вэ? Жишээ нь ингээд театрт ажиллах хугацаа, кинонд ажиллах хугацаа хоёр өөр байгаа байхгүй. Яг театрт ажиллах ажиллагаагаар кинонд ажиллах гэхээр бас болж өгдөг. Зарим найруулагчид нь бас нөгөө зохиолоо бүр яг ингээд тухайн сцен авах гэж өгдөг юм уу? Тим аргачлалууд хүртэл өгдөг. Тэгэхээр гол ажиллагаа нь юу вэ? Гэ одоо харин бас тэгэл суралцаал явж байна. Ярил юм. Гэхдээ одоо бид нар ингэж ярьдаг чинь киноны тоглолт бол ингээд ингээл те аль болох түрүүний ярьсан тэр мөсөн уулын онлорох өшөө цаашаа өшөө тэр те одоо үнэн байх гээл те ярьдаг шүү. Тэгэхээр киноны тоглолт илүү зөөлөн яг амьдралын юм шиг. Тийм учраас зэрэг хүмүүс тоглож байдаг үстэй. Одоо бидний ерөнхий ойлголт тийм шүү дээ ингээд зэрэг хүмүүс тоглож болдог шүү. Фактур харагдах фактур нь зүгээр байж хат тэр юм илэрхийлж чадчихвал тэгэл те. Театр ч юм бол өшөө илүү хүч шаардсан үедээ хүч шаарддаг те жүжигчин хөгжих газар нь одоо театр юм шиг байгаа юм л да. За одоо бол кино бол ингээл юу гэдэг те ингээл харагдсаар ингээд тоглуулаад явчихдаг шүү те. Тэгэхээр театр дээр бол ингээд одоо юу гэдэг илүү дүр дээр ажилладаг те илүү олон дахин давтамжууд бий болдог, уншлагууд бий болдог. Цаашаа хардсан байж байхдаа хамгийн тэр 20 дугаар яадны игнэний хүнд яаж ойлголт өгөх юм гэхээр тэр хүнээс жүжигчнээс нөгөө худлаа байж болно шүү дээ юм шүү дээ. Театр ч тэгээд бас худлаа юм чи те. Хэтрүүлэх. Гэтэ хэтрүүлэхдээ үнэн дээр тулна те. Үнэн мэдрэмжэн дээр тулж хэтрүүлэх. Одоо тэгээд өдөр болго ингээд яг үнээс ингээд тач хүнч бас галзуурлах болох. Тэгээд театр чинь яаж одоо тэр мэдрэмжийг энэ хүн шаналж чинь те. Энэ хүн үнэхээр эвгүй байна да. Худлаа дотор нь нэгэд шатж байна да гэдэг мэдрэмжийг үзэгчдэд яаж өгөх юм. Тэгээд энэ чи бас тодорхой хэмжээний арга зээл бий болж байгаа юм. Тэгээд театр олон жүжигчдэр ажиллагаа ингэ юм байна, ингэ юм байна. Тэгээд дээр нь бас нөгөө бас тийм хүний байгалийн харагдц юу гэдэг юм унган тийм юм байх л та. Тэгвэл тэр киноны тоглож бас юу юм шиг байл шүү. Би одоо ингээд бид нар ингээд би ч одоо театрын жүжигчсэн учраас театрт ажиллах илүү гоё өгөөчтэй те байдаг л та. Ингээд гоё янз янзын жүжигчдэр ажиллах өгөөчтэй, задарна те. Аюу хэрэгтэй байхгүй жүжигч юм. Тэрнээс гадна кинон дээр бас одоо тэрийг одоо ингээд явж шүү дээ бид ч хөгжөөл явж байгаа шүү. Өшөө тэр нарийн торгон бах, зөв мэдрэх, зүгээр дотор бодож байгаа бодлууд тэ одоо ингээд жишээлбэл багш нар маань сууж байна те. Миний надад бичээл зааж исэн. Миний суралцдаг хүмүүс. Гэтэл та нар оюутнууд гэр өөр надад эвгүй мэдрэмж байж те. Одоо юу гэдэг эвгүй гэх юм уу? Нэг тийм жоохон бие баригдах ч гэдэг юм уу те. За энэ юм эн чинь ингээд кинонд байж хэвээр байна. Би ингээд зөв мэдрэх нь камер өөрөө ингээд гэж харж байгаа учраас тэр гарч л байгаа байхгүй. Гарч л таар. Тэгэхээр второй план буюу миний цаад юунд те өөрийнхөө хөндлөж явдаг уран бүтээлчд байгаа жоохон одоо юу гэдгийг эвгүүцэх юм уу те хүндлэл бие баригдалт юм. Энэ юм чи камер дээр ингээд гарна шүү дээ. Гарч явах хэрэгтэй байхгүй. Тэгжиж гоё үнэн болно. Тийм л тийм аягүй суралцах юм их байгаа юм шиг байгаа юм л да. Тэр ялангуяа канон дээр ч гэсэн нэг тийм зөндөөл юм байлаа. Би шууд тэр нарийн байх, тэгжиж гоё хүнтэй юу услах хэрэгтэй юм шиг лээ. Одоо би тэр нэг киноны нөгөө Бямбаг гэдэг найруулагч байдаг шнэ. Бямбаг найруулагчтай ажиллаж үзсэн яг тэр талыг их гоё барьдаг. Яг хичээдэг те. Яг хэцүү л байна. Тэг өөрөө хойно гисэн тоо тэрлүү илүү хүнийг жүжигчдийг хөтлөх гээд идэг. Гэхдээ ингээгээд дахи текстийг айгу зүв болгох гол аль болох амьдралын болгох гол. Тэгэл наана илүү хуц зөрчлөөгөөс хуц ил харагдах хуц зөрчлөөс илүүтэйгээр цаана болж байгаа дүрийн хоорондох эсвэл ганц дүрийн доторх эсвэл хоёр дүрийн хоорондох наан текстээс илүү цаана болж байгаа тэр зөрчлийг ингээ гарах.
тэрийг яаж харуулах вэ гэдэгт ингээд зориод байгаа юм шиг л. Тийм юм нэхэд те одоо ажиллахдаа тийм нэхэд байгаа юм шиг тийг санагдаад байгаа. Тэгэхээр энэ бол бас ингээд инхээр энийг бас ингээд суралцах хэрэгтэй юм байна. Даал гэж бодсон шүү дээ. Тэгээ суралцж бид нар чинь ингээд театр болгон би жишээлбэл театрт л илүү их ажилласан. Тэгээд ингээд суралцаал явж байна. Янаач одоо гэхдээ тийм гоё харагдаг юм нөгөө хүмүүс байдаг шүү дээ. Юу гэдэг лээ? Фотогеничний те гоё хүмүүс байдаг шүү. Зүгээр байж хат ингээд юм илэрхийлэмжтэй. Би тэгээ тэр нөгөө юун дээр кинон дээр нөгөө спрейт хөлөө нэг юм юуны кино байсан шүү дээ. Ираны үзсэн үү? Салалт ч үлээ нэг. Та тэрийг бас үзээрээсээ тана. Тэр айгүй гоё кино л. Тэгээ амар юу бол байхгүй гэхдээ хөгжим нэг тийм байхгүй. Хөгжим их байхгүйсэн байна. Зүгээр энгийн нэг лалын шашин ч нөгөө эмхтэй ингээд ажил хийж болдгоо юм байна л да. Одоо ялангуяа жирэмсэн эмхтэй. Тэгээ нэг жирэмсэн эмхтэй ингээд нэг хүний аавыг харж ягаад аав нь юм алдцгеймер хэмээн өвчтөө гараа авчдаг. Тэгээ аавыг алдчихдаг байхгүй. Тэгээ нэг асуудал үүснэ. Тэгээ айгүй гоо энгийн. Тэгээ зүгээр юм альж дүрийг ингээд нэг юм одоо юу гэдгийг эсрэг дүр, эрэг дүр гэхгүй. Аль алинд нь ингээд зөв асуудал байгаад байдаг. Аль алинд нь ч буруу асуудал байгаад байдаг. Тэгээ ийм тэгээ айгүй гоо тэр хэсэ. Үзэхээр ингээд амар сонирхолтой. Маш хурд өнгөрч үйл явдал үзэл. Тэгэл тэрийг одоо тэр мөрөн дээр бол жишээлбэл тэр нэг ингээд нөгөө нэг тэр хөгшин нөгөө нэг Альцгеймертэй хөгшний хүүн гэдэг залуу гарч байгаа байхгүй. Залууч байх тий. Тэр нөхөр ингээд заримдаа ингээд зүгээр цаашаа хараад ингээд зүгээр байж байгаа байхгүй. Цаашаа хараад. Тэр аюу сонирхолтой. Цаашаа ингээд уйлж мөлээд. Тэгэхээр тэр нэгээд одоо наашаа нэг харчихгүй хаа. Угаас цаашаа харуулаа шийдчихэж байгаа. Тэр нь аюу сонирхолтой. Бүр яг ийм үнэнгээсээ тэр юу одоо үзэж байгаа хүн тэр нэг ийм өрөө өвдөм байдал ингээд бий болгочих жоох. Заавал наашаа харж биш. Тэгэл хэмжлэгээр яг тэр найруулагч мэрч арга барил онцлогуд байдаг байх л та. Тэгэхээр тэрийг бол одоо юу гэдгийг ингээд суралцаал явж хараад тийм учраас бид сайн канонуудыг ингээд үзээд байвал их гоё юм байна да гэж бодоод байгаа байхгүй. Гоё хэсгүүд байдаг ч дээ каноноос ч гэсэн. Надад одоо жишээлбэл тэр нөгөө Ал Пачиногийн кино нөгөө нэг загламаас эцэг кино гэдэг чинь бүр гайхалтай би бүр тэн дээр ингээд одоо нэг охин алд гэсэн юмсээр ингээд уйлдаг штэ. Тэгэхээр эн чинь ингээд өөрийгөө энэ жүжигчмэл өөрийгөө ингээд дэлхийд тодорхойлчих жоох байхгүй. Тэгээ одоо энэ үйлдэл нь ингээд дахиад ихэр дөөрэж хийгээ мангас те. Орилол ингээд нөгөө мункийн хашгираангээ зураг өгдөг штэ. Орилол ингэсэн амнан ангацсан мункийн зураг баха те. Тэгэхээр яг тэр зураг шиг байхгүй. Тэгвэл энийг ингээ бүр ингээ дэлхий дээр тунхагласан тэр охиноо алдсан олон жилийн харуусал тэ олон жилийн дайцсан тэр олон алаан хядаан дунд гараад дахиад шинээр дайсан гарч ирэл мөнхийн юм өрсөлдөөн дунд тэгэл хүн нураа дараагийн ээж нь гараад явдаг өст тэ. Тэгээ тэр охиноо алдчихад байгаа харуусал байна. Тэрний хэсэг тоглолт байдаг. Тэгээд санаж нэг юм уруугч гарч ирээд вертолетор нэг юм баг мафиал бол гэж бууддаг шин. Өө гэдэг өвгөн гардаг шин. Энэ өвгөн гараад өө урагц байдаг. Тэгээ тэрийг боддог ш тэр муу урагч гэдэг юм. Тэр бас жүжигчих бодсон юм шиг бод. Ингээд байж та нар дугуй байж би урагчийг мэднэ хин гэж бодож хэлэхгүй байж байгаа. Нөгөө саахныг нөвч хөдлөөд ингэж явж байгаад гинт ингээ ширээн дээр дарж явж байгаа. Ширээний огцон дараад хажууд шиг дараад ундаг шин. Тэр мөрн ингээд ингээ үнхээр тэр дотроо одоо тэр чин внутренний компьютер дотоод драма тийм өндөр байгаа хөөхгүй. Гадна талтаа идэрхгүй байгаа бол дотор талд нь тэр драмаг тийж илэрхийлж гоё бодож харуулж байгаа хөөхгүй. Тэгээ энэ бол ингээл идэр чи ингээл одоо сургалч гэж тийм ээ каноны. Forest Camp гэж байдаг. Forest энэ чиний аавын Forest гэдэг надтай адилхан уу? Гүг чи байхгүй та гээл тэгдэг штэ. Тэгэл ухраал бодоол нүд нь хоёр тишээ гүүгээл. Энийг бол би бас жүжигчин ингэ бодож олж байгаа гэж болж байгаа байхгүй. Жүжигчин за би ингэх хэрэгтэй юм. Тийм учраас олон дахин уушиж сургуулж, бодож, тэмдэглэж, туршиж үзэж те ингэж яваад байгаа байхгүй. Тийм гоё нарийн тоглолт гаргаж байгаа байхгүй. Үгүй Forest битгий. Энэ чиний хөвгтөд чи битгий хайлдаг. Айгаад хойш болдог штэ. Тэр ч бүр ийм гоё сурах бичих шиг ийм тоглолтыг үзүүлж байгаа байхгүй. Бүр ямар гоё хайрлал. Тэр дүр нь угаасаа тийм шүү дээ. Тэр ийм гоё текстүүд гарах. Тэгээ бас ингээ янз янз ажилтны биелэлтэй тэр хөдөлгөөн ингээд
ингээ хөдөлгөөр нэг ингээ сонир хөдлөл те. Энд чинь ингээ нөгөө хореограф буюу хөдөлгөөний хүн бас тавьж өгдөг юм шиг үлээ л те. Туслаад за ийм байв ингүүл айгу харагдана гэл те. Гоё тэр тэгээ тийм гоё тоглолтууд байгаа. Тэгэхээр энийг ингээ ийм тийм учраас тэр нэг сайн кинодыг хараад яг одоо орчуулж өшөөл гоё юм бий болж байгаа л да. Тэгвэл энэ өөрөө айгу гоё сурах чиг болоод яваадах юм байна гэж одоо боддоо шүү дээ. Сайн кинодыг үз, сайн гоё номнуудыг уншаад байвал тэгэл тэр чи өөрөө тэгээ нөгөө жүжигчийн үнд чи бас нөгөө амьдралын нөгөө нэг юу айгу хэрэгтэй. Одоо амьдралын нөгөө үйл явдлууд тий бодит өөрийнх нь туулсан амьдралынх нь туршлага өөрөө туулж одоо дүрээ үзүүлэхдээ айгу хэрэгтэй болж байгаа. Олон сайхан номнууд, олон сайхан кино тэр уран бүтээлүүдийг үзээд байвал нь тэр чинь тэр амьдралыг туулсан юм шиг юуг өгөх байхгүй да. Ойлгож байна би жоохон харгарах юм шиг байдаг. Ойлгож байна уу? Тэгээ тийм сайн зохиол номууд уншиж байвал тэр өөрөө амьдралыг үдсэн юм шиг туршлагыг бий болгох гэсэн. Тэгэл бас хитрэл ингээд нөгөө юу гэдгийг ингээд нангээд хитрхийн ингээд явахаар яг ингээд юм чигээл зөв хэмжээнд доод гэж ярьдаг шүү дээ. Зөв хэмжээндээ байж ич тэр каноны тоглолт ч гэсэн яг л дээ те. Хитрхээрээ биш болчихно. Дутгаараа бас биш болчихно. Тэгэд тийм л торгон юмыг олж авна гэдэг яагаад биднийг мэрэгжил гээл те шинжлэх ухаан онол Станиславский гэж онол гаргаал онол те онолч гэж нэрлэгдээл ийм болоод байгаа юм. Яагаад мэрэгжил гэж хэлээд байгаа юм бэ гэхээр зөв тэр л юмнуудыг тэр торгон зөв хэмжүүрийг олоход л байгаад байгаа юм. Тэгээ тэр бол тэрийн болгоно гэж олох дөхөн давн тийм нарийн торгон тий жоохон донгохт тасархаар тийм л торгон юм бохоо. Тэрийг олж зөв мэдрээд тэрэн дээгүр мэдэрч явна гэдэг л одоо уран бүтээлч хүний амт шимт тий эд бахан л одоо байдаг л юм байл л тий. Тэгэхээр бид яг суралцаал юм. Кинон дээр ч нэг тиймэрхүү юмуд үзэл хараал яваал байвал яг одоо орчууд бас өөр болж шүү дээ. Янз янзын юмуд бас эрийн ч гэсэн суралцаал цаг үетэйгээ бас аль болох хөл нийлүүлэл алхах хэрэгтэй л байна л та. Өөр гой жишнүүд бас байгаа л бах тэгээд. За тийм би ч нэг жоо илж халиад яриад байна. Энд тэдээс ингэж яриад байна. Одоо ч асуудалтай шүү дээ. Үгүй харин асуудалтай. Одоо ч би ер нь ингээ ярих бүр хэлдэг шүү дээ. Тэгээд яг одоо тэр бид нар тайзны яриан дээр дасгалууд үзээд байгаа шүү. Энэ айгүй хэрэгтэй юм. Тэгээд дээр нь бас тэр чинь башаас өгшрүүдгүй юм шүү дээ дасгалч. Ингэж ингээд хэл ярианы артикуляцуудыг ажиллуулж те энэ суллах энэ дасгалуудыг л яг тайзны тэгээд тайзны өмнө гарахын өмнө ингээ ажиллуулж байгаа харахаар амчаа халахаар текстүүд угаасаа гой зурч эхлэв шүү дээ. Амьдрал дээр би яг угаасаа ч би ер нь жоохон бүр хийлдэж шүү дээ. Тийм. Шагаа их өнгөдөг байсан. Тий шагаа би өнгөдөг ус. Шагаа ингээ өнгөө яриад хаар хилний тэр нөгөө нэг бөөрөх чинь жоохон тишртэй шүү дээ. Тэгээ ингээ хийх хэрэгтэй юм. Шагаа хийгээд ингээд ярилцаад байх тий. Тэгээ шагаа ч гоё мүлийгээ цэвэрх юм бол. Тэгээ тэр бас хэрэгтэй. Тэгээд дандаа тайзны гарахын өмнө дандаа тэр халаалт тэр юм дандаа хийх. Тайзнэр гарахын өмнө гэлтгүү тэр нөгөө рептиц бидний сургуульд идэг шүү дээ. Сургуулийн өмнө гэдэг би халуун байхгүй бол хутлаа болдог байхгүй. Явахгүй шүү дээ. Хүчнтэй л энэ хүчнтэй. Хэцүү байхгүй. Бид нэг тэг би халааж гоё бүгд тэрийг бид аль талаас зөв ингэж гаргуул айгу гоё явах байхгүй. Заавал ингээл те гал ингээл цаграадаал ингээд байхаас илүүтэй бид нар өөрсдөө хүсэл байх хэрэгтэй байхгүй. За энийг гоё гаргуу хийдлээ тэхүү. Тэгээ ингийн гээ. Тэгээд гоё би халаагаад ингээд одоо ингээ хөдөлгөөд ирэхээр өөр утгатай байдаг шүү дээ. Тэгээд чиж сургуультыг ч тэгж хийх хэрэгтэй юм байлээ. Тэгээд шагаа хүлгэхдээ дасгалуудыг л хийж ивэл үр дүнтэй л юм байлээ шүү. За нэг иймэрхүү л өөр асуух юм байна. Гоё ярилцгийг хамаа халт хэлээд шүү дээ. Тал талаас яг шимж яриад байгаа шүү. Гэтэ зүгээр үстэй. За тэгээ тийм л жүжигчин болоход бол тэр л юм шиг л одоо тэр юмнуудаас анхаарч явах хэрэгтэй юм байна. Ялгаа авахгүй бид нар суралцаал явна шүү дээ. Амьдралын янз янзын үйл явдлыг үзэх тусам улам туршлагачдаг. Тийм л
юм байлээ. Тэгээ амьдралд болж байгаа тэр үйл явдлуудыг гоё ингэж хаардалж явах те. Хүн яахаар сэтгэл хөдлөлтий. Хүн яахаар гомдчод яагаад ингэдэй. Тэгээ нөт чинь ингээд имзэг байх ч бас зүгээр байхгүй. Юмд имзэглээл ингээл те. Тэгээ тэрийг гоё хаардлаа, сэтгэлээ хөдөлгөөл хаардлаа. Тэр нь чухал болохоос гэхдээ бас тийм байга байж болно л доо, байж бол хувь хүний характерын онцлог тийм үү байж болно. Гэхдээ тэр нь чухал байхгүй. Тэр нь илүү өгөөчтэй байхгүй та. Тэрийг дандаа хадгалаад явж явах тэр тэ хэрэг. Тэгээд тэр чинь хэрэгтэй тэр тайзан дээр камерын өмнө ч юм уу гарах нь л тэр хаардал байна. Тэр мэдрэмж чухал анхны тэр мэдрэмжийг. Та дүрийнхаа судалгааг яаж хийдэг? Ган дүрийнхаа судалгааг зохиолоос л эхлээ айгуу сайн харах хэрэгтэй юм билээ. Сайн зохиолтой. Тэгээ зохиолч угаасаа нөгөө дөрүүдийн хэлсэн үгнүү текстүүд байгаа. Зарим нь худлаа гэж магадгүй. Тэгээ тэр бүгдийг шүүж харах хэрэгтэй байхгүй. Дахин унших. Тэгээд юу хүсэж байгаа тэр хүн чинь яг юу хүсэж байгаа. Тэр айгуу сайн зүг болчихвол тэгэл хөдлөх. Тэгээ ер нь бол жүжиглэн гэдэг чинь амьдрахыг л хэлээд байгаа юм шиг байна. Амьдрах хэрэгтэй байхгүй. Тухайн ситуац, тухайн дүрээр амьдрахыг л хэлээд байгаа болохоос шүү дээ. Би дүрэн байхгүй шүү дээ. 3 алхаад 8 чихэр нулимс гаргана. Хүн болгон өөрөөр авах байхгүй. Тэгэхээр тэр чинь чи өөрөө үнэн мэдэрч чадах юм бол тэр л тэр дүр дээрээ зөв ажиллаа, зөв тодорхойлоод бус текстүүдээр бусад дүрүүдийн хэлж байгаа текстүүдийг, дөрүүдийн үгүүдийг уншаад мэдээлэл аваа. Зарим нь худлаа дараад тэгээ урд тавьсан дөрүүдээс чинь судалгаалахгүй. Бүгдийг судалгааж урд нь ямар шүү дээ. Яаж илрүүлж ийсэн, яаж тоглож ийсэн. Ийм юм шүү дээ. Үгүй энэ зөв юм уу? За тэгвэл зохиол төр юу байгаа юм? Юу гэж бичсэн? Тухайн нийгэм нь ямар өсөн гэх нөгөө бидний яадаг судалгаа. Тэр чинь хэрэгтэй үнэн багхгүй. Тэдрийг цуглуулаад тэгэл тэр бүгдээрээ л нөлөөлнө л доо. Тэгээ юу хүсэж байгаа гэдэг аягүй чухал болох хэрэгтэй. Юу хүсэж байгаа чинь зорилго шүү дээ. Тэгвэл тэгээд амьдраа явчих. Тэгээд дараа нь нэмэх. Тэгээд эхлээд тэр амьдраад зөв зорилго хүсэл эрмэлзлэр нь зөв амьдраад ирэх юм бол дараа нь тэрэн дээрээ тэр өстөө нөгөө тэгээд гадаад дүр төрхийг нэмж болох нь шүү дээ. Доглом юу мэдгүй те. Ингээл явах юм. Тэгж л ажиллах болов л гэж байна. Би ч тэгж л ажилласан. Да. Юу ч хамаагүй асуучих гэж дүрс авах гэдэг байхгүй гэж. Тэгээд мэдээний зүрс авч байгаа байхгүй юу? Хоёулаа ингээд юм асуух гэж байгаа юм. Яасууч болоо. Маш гоё амар гоё харагдсан. Тасаа одоо тухайн жүжиг гэдэг бол тухайн статустай амьдрыг хэлдэг байна шүү дээ. Тухайн статустай амьдарч тухайн төрөөр яг ингээд амьдрахын тулд хамгийн түрүүнд анхаарал төвлөрч тухайн зүйлийг авах шаардлагатай. Та яг тухайн зүйлдээ тэгж орж төвлөрөхийн тулд яг анхаалаа ингээд гүйцэд яг 100% тэр зүйлээр фокуслохын тулд ямар шухан арга техник шиг юм бол ганц ингээд зүгээр тайвшраад суухаас гадна Гэхдээ яг одоо жишээл бид чинь одоо ингээд сонгогдож үжиг 2 цагийн өмнө ирдэг те. Тэгээ ер нь бол ялангуяа одоо ингэдэг юм бэ лээ. Жүжиг ингээд нээх гэж яхад нээлтийн тоглолтын дээр ингээд жүжигч амар өндөр ингэдэг байхгүй. Тэгээ ингээд бүр ингээл хөөрөөл тэгээ тэрийг бас дарах хэрэгтэй юм байна. Тэгээд чинь нөгөө олон дахин сургуультай байхгүй да. Бага сургуультаа бол бага сургуульд тийгэд ингээд мэдэгдэн. Бүр даашаа бүр жүжигчт нь ялгарна заяа. Яагаад тэгэхээр бага сургуульд хийсэн учраас хин илүү толгоон ажиллаж, хин илүү юмаа цээжилж, хинний анхаарал зөв цэгтэй байд тэр нь ялгарна. Яг зөв юм анхаарал хаяал явж үг мөг одоо тийм тохиол зөндөл байдаг ш. Бага сургуулийг тэдхэн онд заагаар гэдэг ингээд зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр чи өөртөө л хуримтлуулчих зөв байх. Өөр дээрээ дүр дээрээ заа даг гарахад бэлэн байж хэвээр байна. Юм байна. Тэг яг тэрхийн тулд яах вэ гэдэг нэг чинь нөгөө суун л та. Одоо тэр рептил сургуульд хийж явах та тэр нөгөө дүрийнхаа тэ юмнууд ингээд бэлтгэл байх хэрэгтэй байхгүй хараад. Тэр чинь болно ш. Тэгээд анхаарлаа төвлөрүүлээд ингэнгөт ялангуяа нээлтийн тоглолт юм хүн ингээл бүр ингээд хитэрч гэт ингээл алдчих га. Тэгээд тэрийг чинь ингээд яг л зөв хэмжээнд барих хэрэгтэй байхгүй. Үзэгчтэй ваа гэдэг одоо зарим удаад авирлаа те. Тэнгүүд хитэр нэмээл энэ алдаа байхгүй. Яг л рептицэн дээр яаж явж тэргүүл явах. Тэгэхгүй ингээд үүгээд явчихвал тэгэл алч байна. Энэ чинь өөрөө ирэхгүй тийм тэгш тастаж хайхтай бодлоо. Чи яг төрдөг байхгүй тийм.
Тастаад өөр юм нь юу вэ гэхээр нөгөө нөхцөл байдал байгаа байхгүй. Тийм үстэй. Энэ дүрийг би алах гэж байгаа. Энийг яаж хорлох вэ? Эсвэл энэ би энд хайртай. Энээс энийг зөвшөөрүүлчих гэсэн гэдэг тэр хүсэл бодлогоо төвлөрнө шүү дээ. Тинч дан гэдэг одоо юу гэдгийг чимээ юмээ дуурна л да. Тэр чинь амьд хүн учраас чи бүгд мэдрэж байгаа. Анхаарлын хүрээнүүд ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр алин дээр жинхэнэ бүх сэртэнгүүд асар нарийн мэдээлэл явж байгаа байхгүй. Ард нэг юм хүн те танк төмөр дуурах партнер буруу зүрх харах энийг хайж байгаа хэрэгтэй байхгүй. Тэгээ ингээд хүн чих сони юм. Заримдаа ингээд бүр амар муухай анзаарах гэдэг байхгүй. Танк ингээд партнер муухай харахаар гэдэг ч юм уу те юм одоо дутуу хийчлээ гэдэг ч юм ийм бодлууд ингээд орох гээд байдаг байхгүй. Тэгээ эдрийг дандаа ингээд тасалж бүшлэх хэрэгтэй. Тэгвэл ийм бодлууд ерөөс орно. Яа ингээд явж заримдаа энийгээ ингээ хийчихгүй яав та гим ороод ирдэг байхгүй. Бид хайхалс. Угаасаа орно л доо тэгээ хаяад нөгөө тэгэхээр тэр нь бид нөгөө нэг хүслээ зүв байхгүй тэгээд чи өөр бодлого хөдлөлтөй явчих. Явчих гээд байгаа. Тийм л юм билээ. Тэгээ яг тэр нөгөө тухайн нөхцөл байдал, тухайн дүрээрээ амьдралж байгаа тэр нөхцөл байдал руу гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. За бүр 100% гэхээр одоо нөгөө хар хүн гэх кино гэдэг шүү дээ. Тэр шиг л болчих واخла 100% гэж худлаач байхгүй шүү дээ. Мэдээж тодорхой хэмжээний хүний ажил шүү дээ тийм ээ. Зэрэгтэл ямар байна? Тэр чи мэдрэж за уйдахтай гэл нэг хүн мэдгүй байхгүй да. Тэр нь хүүрээ мярц гэл ингэж унж болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ за яг ийм байна за ойлголоо. Маш хурдан одоо мэдгүй нэг тийм энэ ч нөгөө юуны сэтгэл судлалын бас нэг ойлголт байдаг бах уу. Нэг юм байх шиг байна тий. Хаана зөв нөлөөллийг авах. Тэгэхээр бид нар тэрийг удирдах л гол нөхцөл байдал руугаа удирдах чиглүүлэх хэрэгтэй. Өмнө дурагдсан байх ч мэдгүй тэр шилэн скам байж байгаа хагарах юм тохиолдол зөндөл байдаг шүү дээ. Гэрэл мэрлийн шон унах. Тэр нэг ийм бас нэг юм байгаад гэдэг юм аа. Тайсан дэр ингээд нэг юм унчихад гэх нэг тий. Унчих тэр чи айгуу тэр тийм үзэгчтэй. Йоо энэ жүжигчнийг харахаас илүүтэй. Йоо энэ нэг нь унчих гэдэг. Унчих гэдгийг алдаг аахгүй. Тэгээд тэрийг хүн анзаарахгүй зарим одоо юу жүжигээр тэрийг анзаарахгүй шүү дээ. Гэвч энэ чи амар чухал аахгүй. Үдсэж байгаа хүн чинь бид гоё мэдрэмжээрээ холбогдож үздэг шүү дээ. Гэвч нэг юм те стакан ирмэг дээр хийгээд энэ чинь нөгөө үзэхээс ёо энэ унчих үдэ гэдэг юм дээр нэг алаа хийчих байгаа. Гэтэл чи өөргөө энэ жүжигчин гоё мэдрэмжээрээ үзэгчтэйгээ холбогдоод тоглох чийл те эдэр чинь алаа шүү дээ. Тэгээ энийг бүр яг чийсэн. Тийм учраас репетиц гэдэг байна шүү дээ. Олон дахин туршиж үзэх энэ усыг уудаг бол яг тэр усаа ууж үзэх. Ус нь халуун байдаг бол халуунаар нь үзэх те тамхи татж байгаа үг хэлдэг бол тэрийг үзэх. Гүүж яагаад үг хэлдэг бол тэрийг үзэх. Тэгэл тэр болгож нь репетиц хийж тэгээ энэ болгоноос өөртөө өгөөчтэй үлдчих хэрэгтэй. Хийгээд мартах хэсгөө өөрийнхөө нөгөө меморинд ангаал тусгаж аваад явна. Тэгэл жүжиг хэлэхэд яг гол юм дээр анхаарлаа төвлөрүүлээл ингээл явах хэрэгтэй юм байлаа. За баярлалаа. Жүжигчин дүр дээр ажиллах ажиллагаанаас өөрийнхөө туршлагаас одоо бас энэ богинохон цаг хугацаанд танилцуулсан. Соёл урлагийн сургуулийн театр урлагийн сургуулийн найруулагч шившний урлагийн тэнхим одоо оноо 327 олон улсын наадмын комиссын зүг байсан гэж баяр хүргэж сургууль хөсөсийн гартуулчаа. За баярлалаа. Баярлалаа өгшөө.